Сайн мэцгаана уу. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа бичлэгээр гадаадад амьдарч байх үедээ хэрхэн англиээ сайжруулах вэ талаарх бичлэгийг бэлдэе гэж бодлоо. За гадаадад амьдрна гэдэг маань англи хэл өөрөө ингээд автоматар одоо өөрөө сайжирна гэсэн ойлголт ерөөсөө биш. Тэгэхээр тухайн хүнээс яг Монгол байсан шиг бас нэг хүчин чармайлт бас гарсаар байх хэрэгтэй байдаг гэдгийг бол одоо энэ англи хэл зааж авах үйл явцдаа хугацаанд ер нь бол аягүй сайн ойлгосон байгаа. За гадаадд сурч байх үедээ эсвэл амьдарч байх үедээ ажиллаж байх үедээ хамгийн түрүүнд англиээ сайжруулахад хамгийн тохиромжтой зүйлсүүдийн нэг бол англи хэл дээр бол ном уншиж байх нь одоо бас одоо зөв арга замуудын нэг. Яагаад тэгэхээр хэдийгээр ингээд цаг зав байхгүйсэн ч гэсэндээ ажил руугаа явахдаа ч юм уу тэ хичээл рүүгээ явахдаа ингээд англи дээр ингээд ном уншаад эсвэл ингээд англи дээр юм сонсоод явах нь өөрөө английг сайжруулахад айгүй дөхөн болдог. Нөгөө цаг хугацаа байхгүй завгүй байдаг учраас англиээ давтах цаг байхгүй гэдэг. Гэхдээ нэг юм байж болох жоохон хугацаануудыг ашиглаад ер нь бол сайжруулад явах бол бүрэн боломжтой байдаг байгаа. Тэгэхээр англи хэл дээр ном уншаад үзээрэй гэж хэлье. За хоёрдугаар гэх юм бол ер нь бол гадаадад амьдарч авах үедээ ингээд найз нөхөдтэй бол айгүй зүгээр. Одоо жишээлх юм бол ажил руугаа очих үедээ болохоор ингээд нөгөө аль хэдийн тэр ажлын яриаг бол айгүй сайн мэддэг болсон. Тэгэл тухайн сэдвээр ярихдаа маш тухтай байдаг учраас ингээд би болж байгаа юм байна гэж бодоод идэг. Гэхдээ одоо жишээлх юм бол байгаль орчин ч юм уу эсвэл эдийн засаг ч юм уу тийм ийм сэдвүүдийн талаар ярих гэхээр ерөөс нөгөө үг олдохгүй өмнө нь ярьж байгаагүй болохоор айгүй тийм тухгүй санагдаад идэг. Тийм учраас ингээд хэрвээ олон найз нөхөдтэй энэ төр байх юм бол хүний англи хэлний одоо ярианд шинэ өгнүүд маань орж ирээд ер нь бол ярианы түвшин бол сайжрах бүрэн боломжтой байдаг. Тийм учраас ер нь бол гээд найз нөхөдтэй болоод ингээд гадаад хүмүүстэй айл болох ярьж тэгэж хөгжүүлж байгаарэ гэж хэлье. За 3 дугаарт гэх юм бол англи хэлний IELTS-ийн шалгалтанд бэлдэх. За IELTS-ийн шалгалтанд хүмүүс ер нь бол нийтлэг ойлголтоор IELTS бэлдэнэ гэдэг чинь өөрөө зүгээр л их сургуульд орох гэж л одоо өгдөг биш юм уу гэдэг. Гэхдээ IELTS бэлтэж байх үйл явц дундаа хүний англи аягүй сайжирдаг байхгүй. 4 ур чадвар байгаа шүү дээ, тэ ярих, сонсох, бичих, унших гэдэг тэ. Тэгэхээр энэ 4 чадвар дээр дөрвөлн дээр нь бэлтэж байгаа учраас одоо тухайн хүний англиний түвшин ямар ч бай одоо шалгалтанд бэлдээд нэг зүйлд зориулж бэлдээд байна гэдэг чинь англи хэл бас сайжрах үйл явцад аягүй тийм чухал үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг байна. Тэгэхээр эдгээр зүйлүүдээс та бүхэн бас хэрэгжүүлээд үзээрэй. Тэгэхээр нөгөө хэдийгээр гадаадад амар олон жил болж байгаа ч гэсэндээ нөгөө яг л нөгөө ажил дээрээ ярьдаг яриан ч юм уу эсвэл яг л тухайн одоо байгаа газартаа ч юм уу тэ ярьсаар байгаа одоо тухайн сэдвэрээ айгүй тийм тухтай болцсон. Тэгээ өөр сэдвийн талаар ярих гэхээр ингээд өөр сэдвийн талаар ч юм уу эсвэл өөр зүйлийн талаар унших, ярих, сонсох гэхээр ингээд айгүй тийм асуудлууд түүхтэй ингээд англи хэл хийдэж өмнө нь ер нь бол нэг сайжруулж байгаагүй юм шиг ч юм уу тиймэрхүү тохиолдлууд айгүй байд юм байна лээ. Тэгээд та бүхэн англиээ сайжруулахын тулд юм хичээл зүтгэл гаргаарай гэж хүсье. Тэгээд хүмүүс ер нь бол ингээд гадаадд байгаа юм чинь англи хэл өөрөө ингээд сайжрна штэ гэж бодоод байдаг. Гэхдээ бол ихэнх тохиолдолд энэ нь жоохон өрөөсгөл ойлголт байд юм байна гэж ажиглагдсан. Монголд ингээд одоо ингээл хичээл номоо хийгээл суух цаг зөндөө байдаг. Тэр тухайд яг нөгөө хүний англи аягүй сайжраа яваад байдаг. Гэхдээ нөгөө гадаадд очих үед яг л одоо ихэнх монгол хүмүүсийн хувьд болохоор ингээд хичээлээ хийгээл ингээд сууж явах цаг зав ер нь бол аягүй хомс болцдог. Тийм учраас яг хэрвээ Монголд байгаа бол цагаа аягүй сайн ашиглаад англи аягүй сайн сайжруулад тий би ингээм бол хэлээ мартахгүй байна гэдэг ч юм уу тий эдгээр зүйлүүдийг сурч мэдэж аваад явах нь аягүй зүгээр юм байна гэж бодсон байгаа. Тэгээд та бүхэндээ бүгдээрэндээ амжилт хүсье. Тэгээд би бичлэгээр ер нь бол англи хэлний хичээлүүдийг бэлтгэдэг. Тэгээд бас нөгөө зөвлөгөө мэдээллүүдийг хүргэдэг байгаа. Тэгээд баярлалаа, бүгдээрэндээ амжилт хүсье. Баяртай.